удаагийн 6 дахь хурал бол улс орны хууль тогтоогчид Женевт цуглаж парламентын үүрэг оролцоо дэлхийн нийтэд өрнөж байгаа олон үйл явдал төр хэрхэн оролцоотой байх вэ? Парламентууд шийдвэр гаргах төвшөнд яаж энэ улс үндэстний аюулгүй байдлыг хангах, олон улсын зөрчилдөө, мөргөлдөө, эдийн засгийн төлөв байдалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бол олон талаас ярьж байр суурьудаа бас илэрхийлж оролцож байна. За Монгол улсын хувьд бол мэдээж олон толгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлдэг улсын хувьд бусад улс орнуудад уриалах, манлайлах чиглэлээр бол бас бид байр суурь илэрхийлж оролцлоо. За энэ удаагийн хурлын бас нэг том онцлог бол олон улсын парламентын олон спикерүүд ирсэн энэ Женев хотод Монгол улсын парламентын зүгээс хоёр талд уулзалтыг маш олон уулзалтыг бол хийж чадлаа. Бидний хувьд Европын холбооны өндөр нөлөөтэй гишүүн улсууд болох Женев, Англи зэрэг улсуудын спикерүүдтэй уулзаж хоёр талын харилцаагаа улам баттгах, нотлох чиглэлээр бол хамтын ажиллагаа, эдийн засгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр өрнөж байгаа хамтын ажиллагаа улам бүр бэхжүүлэх чиглэлээр бол санал санаачлагуудыг дэмжиж, баталж, нотолж уулзалтуудыг зохион байгуулж хийж чадлаа. За мөн дээрээс нь Канада, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг олон улсын спикерүүдтэй уулзаж хамтын ажиллагааныхаа идэвхжлтийг улам бүр идэвхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах, засгийн газар хоорондын яриа хэлцээрүүдийг баталгаажуулж, парламентын түвшинж дэмжиж, дээрээс нь хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах гэдэг дээр парламентууд хоорондоо ярилцаж тохиролцлоо. За тухайлбал бүгд найрамдах Солонгос улсын парламентын даргатай хийсэн уулзалтаар хоёр зүйл дээр онцгойлон ач холбогдолч энэ ондоо багтаж үр дүн гаргах асуудлаар тохиролцоо хийлээ. Нэгдүгээрт нь Монгол иргэд Солонгосын виз аваад Солонгос улсад зорчихтой холбоотой асуудал үүсдэг. Хил дээр очиод зарим иргэдийг бас хил нэвтрүүлэхгүй буцаах, эрхийг зөрчих асуудлууд үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг энэ ондоо багтаж бүгд найрамдах Солонгос улс бол бүрэн шийдвэрлэнэ гэдгийг илэрхийлж байна. За монголчуудад олгож байгаа виз хүндрэл ихтэй, хүн суртал бас ихтэй байгаа асуудлыг Солонгосын талаас авч үзэж зарим төрлийн виз олголтыг цахим хэлбэрлөө ойрын хугацаанд шилжүүлнэ гэдгийг бас албан ёсоор илэрхийлсэн юм зүйл болж байна. За мөн дээрээс нь бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа 10 аймгийн дулааны станцын хөрөнгө оруулалтын ажил бол өнөөдрийн байдлаар гацсан байдалтай. Бүгд найрамдах Солонгос улсын гүйцэтгэгч компани санхүүгийн хувьд дампуурснаас энэ төсөл бол зогсон байдалд орсон. Гэхдээ Монгол улсад эдийн засгийн томоохон хохирол эрх эрсдэлтэй энэ асуудлыг Солонгосын их хурлын дарга Монгол улсад 4-р сард айлчлах үеэр хөндөж ярьж исэн. Тэгвэл өнөөдөр уулзсан энэ уулзалтаар энэ ондоо багтаж шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд дуусгахаа бас илэрхийлж байна. Гэх мэтчлэн хоёр талд уулзалтаар эдийн засгийн хөгжөлтөөр, улс төрийн хөгжөлтөөр, ард иргэд хүний эрхийг хамгаалах чиглэлээр бид бодтой, дөрвтэй уулзалт алхмуудыг хийж чадлаа гэж ингэж үзэж байна.